сарын зармаг. Та нар дараа сард энэ сарын зармаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй? Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? За үзээний зармагаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлтгэнтэй зармаг байна. Нэзүдэ би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлалаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулгын сонсож дууслаа. За, дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Шоколадтай зармага. Чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зармаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зармаг л да. Хийгэлгүй дээ. Гинэдийн юу өнөр вэ? Хата зармаг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байгаа юм? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар зармагны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ёстой салж чадахгүй байх шүү. Гата шоколад уучихлаа. Тэхийн болж өөр шүү дээ. Гата шоколад өөртөө үнэхээр итгэлтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энтарын зармаг байна. Нялон биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Гялалцсан гялтганах гэрэл дод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээн ч яста сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулах зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Зармгийг бүгдийн сүүгээр л хийдэг биз дээ. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулга нь дуусчихсан уу? Хурдан суудалтаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжиж хав? Ирэх 7 хоногт энэ сарын зармаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий энгийн байна. Намайг яагаад ванильтай зармаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зармаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зармаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлаа гэд яах юм? Хэн ч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингэж гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энгэнэ? Яагаад вэ? Талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгрөөд байна? Бүлдүү талах болгох шаардлага байна. Би өөрийгөө сүйтэй зармаг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зармагны гэр айл. Ноён талхаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зармаг амьдардаг бах. Төргөн очицсан. Тэгээ.
Би яагаад заавал ванильтай зармаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч одоо зөвлгүй зармаг надаас өөр алга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтээ ч уулзахгүй. Зармаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзал би удаж. Энэ сарын зармаг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзээгүй ч юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванильтай зармаг бол бүх зармагны суур тэрэг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Сүүр байлаа гэд яадгийн? Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванильтай зармаг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай зармаг болно. Гоё шоколад хэдэ болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлцэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй зармаг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад зүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хол хамгийн гоё зармаг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванильтай зармаг бол зургийн цагаан цаастай адилхан. Ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын зармаг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо эхний оролцогчдод дуудъя. Гүзэлцгэнтэй зармаг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзэлцэг нэ зүгээр үү? Харин тийм ээ хиндүү шунаад байсан. Тэгнээ би тийм гэж мэдээд байсан юм аа. Чи зүгээр үү? Цөөхөн гүзэлцгэн тавихгүй яасан? За, одоо дараагийн зармага танилцуулцгаая. Шоколадтай зармаг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зармаг байна. Энд чи одоо юу вэ? Нийт оршуулгын заршин ашиг байна. Хөөшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За. За, дараагийн зармаг гараад ирээрээ. Зармагны ертөнцийн өсөж буй од. Гаатай зармаг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асгавал Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. Би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаад онцгороод болохоор үнэхээр залхах юм аа. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармаг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванильтай зармаг. Өнөөдөр ч гэсэн бэлдээгүй маа та. Энэ нүцгэн толгой юу? Энд ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванильтай зармаг байна. Үнэн дээр би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зармаг. Үзэлцгэн шиг эсэглэн шоколад шиг нэлонч биш. Гаатай шоколад, ногоон цайтай зармаг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванильтай зармаг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаа ч их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванильтай зармагны энгийн байдал нь бол онцлогно. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптай зармаг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзэлцгэнтэй зармаг. Давслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Хөөх, тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ваниль юм чин боломжтой л доо. Би өөрийгөө ванильтай зармаг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаар л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байна шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванильтай зармгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванильтай зармга чи үнэхээр том болжээ.
За тэгэхээр одоо энэ сарын заримыг танилцуулъя. Энэ сарын заримыг бол ванильта заримыг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён толгой заримгүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм аа. Хайхалтай үсгэндэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэгье. Хайхайлээ. Ноён талгаа таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юун чимээвэ? Сүү яасан бэ? Ноён талгаа зайдасхан угаалтар нуур нь өмжлөө штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вүлээ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингэж та хин бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайцхан нууранд унжглаа. Бомбор цонгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондор зайц түр хүлээж өгөөрэй. Ноён талгаа Пан Шилён манай зайцхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй биш ээ. Манай зайцхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энэ чинь манай зайцхан биш шүү дээ. Зайц нууранд унжгаад байхад санааж нь зовхгүй байгаа мó. Нөгөө юу? Санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг юм. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалцж байна. Юу? Зайцхныг усан дунд Ноён талгаар нь алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсанда хоол энэ байна. За хоол байд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайд хаач нүвэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрэг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм. Эсвэл дэвсгэр дээр явах ямар уу? Алтан зайдсаа хаач нүвэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болоо? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талгаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү? Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань давбуухан. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Пан Шилён алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэл ам татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч.
Зайдас эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ зойлогтой яагаад ч хамт байж чадахгүй. Бид өөрсдийнхөө зайцсныг л санаад байна. За ойлголоо түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 352 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Таалхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад болгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Бан Шилэнгуй. Манай зайдс ийм ухаалаг. Мөн байна. Манай зайдс мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Байж бай. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болон манай зайдс мөн байна. Заавал яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Этник грифтэй. Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайдс бол байна. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор Зайдас. Чи нөгөө яриад байсан шокон байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайдс чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, Франц хэл, Испани хэл, Хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талх та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өөхөө. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдэшлэлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2 Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд үү? Тийм үү? Уучлаарай. Өдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр эрдэмтэн зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болгоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү те? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Чөө, намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирэх мэ? Ой, тавиач. Ой, Бан Шилэнгуй. Бас та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Бан Шилэнгуй, манай зайцганыг эргүүлээд өгөөч тэ. Гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү. Заа юу? За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Бан Шилэнгуй, энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яагаад дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм? Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтнэд тэрсэн. Таеквондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч бол. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа. Яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа, ингэж та зүгээр үү? Яагаад байна?
Яагаад вэ нэ? Хүчнэлэг зайд бидний хүчнэлэг болгох гээд байх шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайдсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Тэгтэл тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилэн гой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцсахныг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдас байна. Сансан шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Чагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Үсчний шавнар. Ноён талхны өсчний газар тавтаа морил. Шоко, алив эхэлцгээе. За. Энэ сүү хаажчихва. Яагаад ингэж удаад байна? Ноён талхаа. Сүү, яагаад хоцорсноо тайлбарлаарай та. Гэхдээ эрхмээ хинтэй хамт ирснийг хардаа. Талхаа уулзалгүй их удажээ. Багш, ямар сайхан гинтийн хэрэг вэ? Талхны мухлаг хотод ганц нэг амжуулах ажиллагаараа. Бид хоёр молди брэд бүрэх тараад би дагуулад ирсэн. Энд бүх юм чин том байгаа бол та. Мэдээж шүү дээ. Би чинь хэний шав билээ. Энэ чинь хэм билээ? Шинэ шаваа танилцуулахыг зөвшөөрнө. Энэ бол амтд гуатай талх. Сайн байна уу? Таны шинэ шав гинэ. Чамд үсчингээ өвлүүлж үлдээсний дараа би хэсэг амрыг гэж шийдсэн юм. Дахиад би ч асгүй. Намайг зогсож дуусаагүй байна. Түүхий авьяасын тоолгүй өнгөрч чадаагүй юм. Тэгээд сургаж явахаар шийдсэн. Хөөх, ямар сайхан түүх вэ? Чадвар чинь намайг үнэхээр гайхшруулсан шүү. Сайн уу? Намайг сүү гэдэг. Хоёулаа найзууд болъё. Ямар хүйтэн сэтгэлтэй юм бэ? Одооний хүүхдүүд юм болсон шүү дээ. Замт яваад жаахан өлсөг шиг боллоо. Өлсөхгүй яах вэ? Санаа зовлтгүй багш. Хааны найр шиг хоолн бэлдээдгий. Би мах шааръя. Харин би уух юм бэлдээ. Чамайг бас үсчний газар чинь амжилттай яваг харах ямар сайхан юм бэ? Таны л сургасны аж шүү дээ. Нэрэн туслахыг чинь хараад их сэтгэл хөдлөсөн. Супер хөгсдүүдийг супер модель болгож хувиргасан шүү. Үхэн сүү юу? Бурхан минь гэж. Энэ сүүтэй талхыг сургах гэж их хичээсэн. Тэгвэл амтд гуа сүү хоёрыг үс засалтын тулаанд өрсөлдүүлэх үү? Амтд гуа шилдэг үсчин болохын тулд хот дамжин аялсан. Энэ тулаан хэн хэнд нь хичээл болох байх. Тэгтэл бэлдэх хугацаа байхгүй. Тулгаа ядгээ. Надад амтд гуагаас сурах юм өчнөө байгаа. Сүү. За тэгвэл маргааш хоосон машины зогсоод уулзцгаая. Тэгвэл маргааш уулзцгаая. Ариг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш уулзъя. Ноён талхаа та зүгээр үү? Нэрээ амтд гуатай талах мундаг байгаа биз? Би үс тасхыг харсан. Жинхэнэ суутан. За тулаана эхлүүлэх үү те? Тийм ээ. Би бэлэн байгаа. Тийм ээ. Нэгдүгээр үед нарийн модны самрыг хэрчнэ. Наргал модны самраа? Жинхэнэ үсчин хоёр гараараа хатуу чулуугч амьд урлаг болгодог байх ёстой. Наргал модны самрыг төрүүлж урлаг болгож чадсан нь энэ үеийн ялагч болно. Бэлэн үү? Анхаар эхлэв. Энэ хатуу хальсыг яаж зүсэх болж байна? Хаачны оронд энийг хэрэглэнэ.
Тийм ээ, эхэлцгээе. Наргил модны самрыг хачир хайжилдаг хэн байдаг вэ? Ядаж би талгаагаа ажиллуулах юм да. Хэдхэн минутын дотор наргил модны самрыг өрөмдөөд сэлбэр хийж гэлээ. Маш сайн байна. Нэр төрөө хэрэг ярихмэ. Савуулаг минь гэж. Ямэс үү? Наргил модны самрыг хаачаар сэлж байдаг. Чамд ер нь чадах юм байна уу? Ялагчаар мэдээж амтд гуйта талх тодорлоо. Сүүхүү минь. Яагаад хаачаар сийлсэн юм бэ? Мэдээж өрмөр сийлсэн бол амар байсан л та. Гэхдээ наргил модны самрыг үйлчлүүлэгчийн толгой гэж бодохоор өрмөр сийлж зүрхлээгүй маа. Оо, тийм учиртай байж. За, шалтгаан тоочж болно. 2 дугаар үе. Шоколадтай сиропны ан. Хамгийн түрүүнд шинэхэн өлөн шоколадны сироп авчирсан оролцогч ялагч болно. Юу? Би энэ хавийг сайн мэдэхгүй. Хаанаас хайж эхэлгэж сайн мэдэхгүй шүү дээ. Би нэг газар мэднэ. Хоёул хамт явцгаая. Энэ талхны мөглөг хотын хамгийн гоё шоколадны сироптай газар. Өдрөө минь дэрхмээ. Сайн уу сүү? Дэрхмээ. Дөнгөж гарсан хав халуунаараа байгаа шоколадны сироп авч болох уу? Оо, тохиромжгүй үед ирлээ те. Одоо сайны цаг болохоор бүгд түр амарчихсан байгаа. Жаахан хүлээж байгаарай. Би удахгүй. За, сайхан хооллоорой. Эдний шоколадтай сироп 100%. Амдад гооны талхаа юу гэж байна? Цаг алдаж болохгүй. Хүлээж Би өөрөө аваад хараад тааштай. авчихна. За, авна. Би чадна. Сүү? Чи намайг аврах гэж байгаад унчихсан уу? Намайг үнэхээр уучлаарай. Сүү? Би зүгээрээ би сүүний хайцаг болохоор хөвж чадна. Чи явж бай. Араас нь гүйцээд байгаа чи. Би чадчих шиг боллоо. Хамтд гоотой талхаа чи намайг хүлээсэн гэж үү дээ. Хүлээвэл намайг хинч булгайцаж төрүүлсэн гэхгүй. Чи дог царайлж л бай. Гэхдээ би сайхан сэтгэлтэйг чинь мэдэж байна. Юу? Хөөе, чи нана ганцаараа бовтонч л бай. Би явлаа. Хүлээж бай. Хөөе, ноён талхаа бид буцаад ирлээ. Нэгэн зэрэг үү? Ямар их уддаг юм бэ? Инээдтэй юм болоод би болох болохоор сироптод орохоор унчихсан. Би яагаад гайхгүй байна? Тийм бол энэ үеийг тэнцсэн тооцъё. Тэнцээ? Тэгвэл би хожсон гэсэн үг үү? Үгүй ээ. Сүүлийн үеэс хэн ялагч болох нь шийдэгдэнэ. Жинхэнэ ялалт 100 давхар жимсэн цамхаг. 100 давхар жимсэн цамхаг. Боломжгүй штэ. 100 давхар цамхгийг төрүүлж хийсэн тэмцээний ялагч болно. Сүүлийн тэмцээнээ эхлүүлцгээе. Тийм өндөр цамхаг барихын тулд суурийн том жимснүүдээр хийх хэрэгтэй. Таруулснуудаа эхлээд та хэдтэй үзэхэндэ? Дээр нь гоо тавиад дараа нь хам барах цай. Амтд гоотой талх бүр гайхалтай тактик хэрэгжилж байна. Тийм байна. Би энийг аваад харих юм шиг байна. Бараг боллоо. Юугаа бодож байдаг байна? Бүтэлгүй амтэн ямар ч тактик байхгүй. Нууц унтаас яах вэ? Даалгавраа би л үлчгэлээ. Ийм хурдан барьчихлаа гэж юу? Гайхалтай. Ажлаа сайн гүйцэтгэлээ. Сүү, муугаад ирээ. Тэмцээн дууссан. Ийм хурдан мó. Сүүгийн цамхгийг харцгаая тэхүү. Би юу хараад байна? Давхраалга, хэлбэр дүрс алга. Чи ер нь төлөвлөсөн юм уу? Ингээд ялагчийг зарлж байна. Ялагч амтд гоотой талх.
Тэн нэг амтэн нэг ч үед ялж чадсангүй. Урмыг чинь угуулсан дуучлаараа ирхмэ. Маргааш бүр ихнээс нь нэрлэн шүү. Мэдлээ. Чадлаараа хичээнэ ирхмэ. Талха үсчний газараа цаашдаж сайн авч яваарэ. Тэгнэ ирхмэ. Сайн амтд готой талхаа ясанд баяр хүргэе. Чи үн цэнтэй өрсөлдөгч байсан? Эргчл би сайн хичээж байгаад чамдаа дахиад өрсөлдөнө. Хоёулаа тохирох уу? Сайхан тохиролцоо байна. За одоо явъя та. Үгүй бол галт тэрэгнээсээ хоцорхно. Сайн яваарай хоёроо. Баяртай амтд готой талхаа. Тэгэхээр сүйтэй өрсөлдөж үзсэн юм чинь ур чадвар нь ямар санагдав? Эхлээд болох чадваргүй сүний хайрцаг гэж бодсон. Гэхдээ шудраг сайхан сэтгэлтэйг нь ухаарсан. Гэхдээ л жинхэнэ өсчин болж чадах болоо да. Ийм гэж юу? Чамаас ялгаатай нь сүү эхний үе дээр өрөм хэрэглээгүй. Наргил бодны самрыг гүйцлүүлэх чинь толгой гэж бодсон болохоор оронд нь хайч хэрэглэсэн. Гэхдээ тэр чинь Хоёрдугаар үед чи мэдэж байгаа да. Сүү өрсөлдөгчдөө тусалсан. та яаж мэдэж байгаа? Тийм биш бол чи хамт ирнэ гэж байхгүй шүү дээ. Сүүлчийн үед сүү чам шиг аргаар хурдан барьж чадах нь байсан. Гэхдээ утга учиртай загвар гаргахын тулд цаг алдсан юм шүү дээ. Тэр харта. Тэр хүүхэд 100 давхар хөшөө барьсан юм. Тэмцээний үр дүн чухал биш шүү дээ. Ялсан ч бай, үгүй ч бай, дараа нь ямар байх нь чухал байдаг юм. Чи энэ тэмцээнд чударгаар ялсан. Гэхдээ дараа хэн ялах нь надад сонирм байна. Ашгүй нэгэн барай дуусчлаа. Харъя да. Та намайг хүлээгээд л байсан юм уу? Хамгийн мундаг шүү. Чамайг хүлээгээгүй. Зүгээр зүүр эмгэлж хэлж. Ноён талхаа хүлээж байгаарэ. Би аачлаа. Сагдаан Брезил. Сайн үсүү? Өнөөдөр юу олсон бэ? Би явган хүний замаас задгаа мөнгө олсон. Тавхан цент. Ингээд л болоо юу? Инээдтэй юм аа. Чи зөндөө олон алга болгосон зоосыг буцааж өглөө. Жинхэнэ баатар юм аа. Үгүй дээ. Ингээд нэрээ чи хэм бэ? Хоёулаа танилцах байхаа. Мэдлээрээ. Энэ бол цагдаа Прецел. Манай чинээр орсон юм. Сайн уу иргэн? Би цагдаа Брецел байна. Танилцахад их таатай байна. Хөөх, шин цагдаа юм байна штэ. Яагаад манай цагдаагийн хүчинд орё гэж шийдсэн юм бэ? Би талхны мөглөг хотод их тайван шудраг ёсыг тогтоож бүх хорон санаатнуудыг барьж хорно. Хөөх, яста янзтай. Нөгөө дээрэмчдэг бас л барьж чадаагүй болол той. Их муухай аштай байна. Энэ өмхий бясалгыг дээ. Ахад банк дээрэмхээс өмнө барих хэрэгтэй байна. Мөрдөгчдөө өнөөдөр хичээж ажилласанд их баярлалаа. Чи юм. Би шинээр орсон. Намайг цагдаа Брецел гэдэг. Та хоёр шиг мундаг мөрдөгч болоод муу хүмүүсийг барих нь үргэлж миний мөрөөдөл байсан. Йоо, муу хүмүүсийг барихаа. Наад том нүхээрээ муу хүмүүсийг барих гэж байгаа мó. Хэрэгтнүүдийг барих амархан гэж саа юу? Хүрэж чадахгүй шүү. Наад нүхээ басгачаад буцаад ирээрээ. Чи зүгээр үү найзаа? Хоёроор яадгийг хизээч бууж өгөлгүй сайн хичээвэл чи агуу мөрдөгч болно. Санаа зовлтгүй намайг юу ч мөрөөдлөөс минь салгаж чадахгүй. Буцаадэр. Болгоомжтой байгаа чи би энэгээр явж байна штэ. Чи яаж мөрдөгч болно? Дараагийн машин руу явнаа. Хөөе чи. Миний машиныг яах нь? Оо, танд торгуулийн хуудас өгөх гэж байна хадагта. Юу? Намайг танихгүй байна уу? Манай нөхөр цагдаагийн дарга юм шүү. Юу ч мэдэхгүй байж. Чамайг нөхөртөө хэлнэ дээ.
байхгүй юм дөө. Яаж агуу мөрдөгч болох вэ? Төрөөж давсаргаа. Наад бөмбөгөө шийдчих. Банд юу гинэ? Дараа нь үнэт хэдлийн дэлгүүрээр орё. Туу бислэг байна. Цагтаа байна. Хөөе, бүхэд прицел байна. Би ахтуу бислэгийг харлаа. Юу? Хааж гэж байна. Бөмбөг буцааж өг. Захираг руу шидэж байхад Замаас хол хамгийн хорон санаатай дайснууд явж байна. Бөмбөг буцааж өг. мэдгүүчи. Бөмбөг өгөл дөө. Хэрэгтнүүдийг зугтаалгачихсан юм уу? Би толгойд бөмбөг ороод гацчихсан юм аа. Шалтар доожж байна уу? Чамаг энэ мөрдлөгөөс хаслаа. Юу? Чамд хийж чаддаг юм байна уу? Прицел. Сайн ажиллаа цагиргэн толгойтоо. Хэрэгтэн биш сагсны бөмбөг барьсан байх шүү. Би нэг ана. Ой, миний ээлж. Хоёр нураа хоёуландруу наруулвал 10 оноо шүү. Тэр чинь их хэцүү шүү. Цагтаа прецел байна штэ. Энд юу хийж байгаа? Сүү юу? Яста гоё яла. Хөөе, прецел яасан бэ? Прецел. Ой, хамаатай ойлоо хин. Бас цагдаа юм байна шүү дээ. Тийм юм болсон байх нэ. Тийм ээ. Яаж залруулах вэ? Би мэдчихлээ. Эргэлзэх хэрэггүй. Яах ёстойг ноён талах сайн мэдэн шүү. Ноён талах уу? Нүх чинь асуудал болоод байна гэж юу? Ажил тарсны дараа ирсэн дуучлаарай. Зүгээр дээ. Дандаа ингэдэг юм. Ирхмэ, та миний нүхийг бөглөж чадах уу? Ноён талхаа та хийж чадах уу? Мэдээж болно. Гэхдээ үнэхээр нүх чинь асуудал гэж үү дээ. Ресэлний түүхийг сөхвөл угаасаа нүхтэй байдаг юм. Ноён талхаа танаас гойж байна. Миний нүхийг бөглөөд өгөөч дээ. Энэ нүх мөрдлөгөд саад болж болохгүй. Чи хүсч байвал тэгье дээ. За, эхэлцгээе дээ. Прецел хайж гэж байгаа юм бэ? Нүхээ яах болж байна? Битгий хөдөл. Хоёрыг барина. Яршигтай цагдаа нар. Энэ үгээр загсаагаад өгнө. Энэ чихртэй бүг мөнгөөр авсан болж шүү. Шоколадтай үрэл цагдаа нарыг ойрч болохгүй те. Дэдэнд юугаа шоколадтай өрөлний буунаас болж би ойртож чадахгүй байна. Сумнаас нь болтож чаддагч болоосоо. Надад давтагчгаа. Ой, шинкава битгий. Ирэмжид буутай. Хайрын амиа битгий гарсан. Би чадна. Юу болоод байна? Өгчөрч гисэн байх та. Шоколадтай прецел болгоод өгье л дөө. Болгоомжтой. Гэгэн хартаг минь гэж. Бог сумнаас ботчих та. Энэ шоколадтай бүх хэрэг алгаа. Цогтой. Хөдөлж чадахгүй байна. Энэ чи ямар хачиг гав бэ? Мултарч чаддаггүй. Намайг тань. И боцаад шорнож болохгүй. Би чинь тансаг хоо. Машин дор. Ай, үс муухай болгов. Ой, шинкава. Мундаг байла. Баярлалаа мөрдөгчөө. Хөөе, прецел. Чи сая супер баатар шиг байлаа шүү. Мундаг банжаала. Зүртэй юм биш ээ. Би зүгээр л ажиллаа хийж байсан. Сүртэй биш гэж болохгүй. Чи сургууль алс болтож цагтаа автуу бистгэг барьж шударга ясны өмнө авчирлаа штэ. Хэтрүүлгээ болоо. За тэгвэл одоо наад нүхийг чинь бөглөхүү дээ. Үгүй. Яагаад? Би бол прецел нүхээрээ бахархаж байна. Энэ нүхээ ашиглаж надад заяасан энэ бэлгэрээ гэмт хэрэгтнүүдийг баривчлах болно. Тийм ээ. Өөртөө үнэнч байхаас өөр чухал юм гэж юу байх вэ? Чи өстө зөв сонголт хийсэн байх шүү. Ганцаардмал таарт.
ноёд хадагтай талхнуудаа. Шинэ өөрчлөлтийн хамгийн агуу шоунд тавтаа морил. Мастер Патиси. Залхуунууд чинь бас юу үзээд байна? Ноён талхаа та энэ шоуг сонсч байсан уу? Мастер Патиси шилдэг үсчдийг цуглуулад нарийн боовнуудын амьдралыг өөрчилдөг. Энэ стилистүүд сайн дал дунд зэргийг. Нэрээ тийм. Танд зурагтаас шуудан ирсэн. Бид таныг Мастер Патисигийн шоунд оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Хөөх, шоунд оролцгоо. Ноён талхаа та заавал ороорой заа юу? Тэгж байх зав алга. Үсчингээ ажилуулад мөнгө олсон нь дээр. Бүх гайхамшигт үсчтэй цоо шин спорт машинаар шагнана. Шоко, миний хуваарийг цуцал шоунд оролцохын тулд хаашаа очих ёстой? Ирэх 2 дахин 12 цагт зурагтын студ дээр ирээрэй гэсэн байна. Ийм урилганаас татгалзуул бүдүүлэх хэрэг шүү дээ. Хөөх, та очино гэсэн үг үү? Зайцгаа ноён талхыг хөгжөөнд дэмжих самбар хийцгээе. Цочирдом өөрчлөлт. Нулимс асгууруулан бодит амьдралыг түүх. Та бүхний хөдөлгч саран бов байна. Дэлхийн шилдэг шинэ өөрчлөлт гэдэг шоунд тавтаа морил Мастер Патиси. Ихэнх таартнууд дүүрэн байх ёстой. Гэхдээ дотроо хоосон төрсөн бол яах вэ? Айзнаа өгтөн авч хай. Бидэнтэй хуваалцаач юу болсон юм? Надад ямар ч гэж байхгүй. Өөх минь гэж цөцгийгүй таарт. Үнэхэр үнэн гэж юу? Агуу Скот минь гэж гिचгүй хоосон таартыг таартч гэж нэрлэхгүй шүү дээ. Сүүн крем юм уу? Өөр сонголтуудаас хэрэгжилж болмоор юм аа. Би төрсөн цагаас хойш л юм байсан. Энэ дотор юу ч алга байна штэ. Гаргаж болохгүй юм байна. Амттай харагдаж байна. Гэрэ жимстэй Яг жижигхэн пирог шиг. Хөрхи тарт. Би зөвхөн ингийн амттай шиг л амьдрмаар байна. Босод таартнууд шиг байхыг хүссэн энэ өрөвдөлтөй хүүхдийг хараад сэтгэл өвдөж байна. Гэхдээ санаа битгий зөв энэ миний ажил. Манай Мастер Патиси шоу хотын шилдэг үсчиг олоод энд авчирч хүслийг чинь биелүүлдэг билээ. Үр тариагүй бол үйлдвэрлэл байхгүй. Ноён талхаа. Та энэ таартын амьдралыг өөрчлөх гайхамшигыг бэлдсэн үү? Ядах юмгүй. Гэрийн аргаар хийсэн зүсгийтэй гिचгээгээд энэ хэсгийн дүүргээд дээд талд нь зүсэм гүзээлдэг нь тавина. Сайхан шинхэн чимслэг харагдана. Хөөх, гайхалтай. За олон үгээр яах вэ? Эхэлцгээе. Тэгэд ноён талх гिचээ бэлтгэж байна. Арга барилын хартаа иргэдээ. Аргагүй туршлагатай байна. Ердөө ингээд л амт толгой шавууллаа. Мата төгсдөг хэсэг. Гайхамшигтай. Аргагүй л энэ дэлхийн шилдэг стилист юм уу юм? Ястадаг нинжа шиг л зүслээ. Бүх хөдөлгөөн нь сэтгэл хөдлөм. Зүсэм талх минь гэж суут юм аа. Ингэх гэж л бид цугласан ийм ервөсөн өөрчлөлтийг харах гэж шүү. За одоо толио буулгаарай. Ой болж юу? Тийм ээ, гайхалтай харагдаж байна ирхмээ. Таартад шинэ өөрчлөлт нь таалагдлаа. Гэхдээ чамд зориулж бас нэг гентийн бэлэг бэлдсэн.
Огтон авцгаа. Артын гахан дүүсээ. Чи бол манай дүү. Бид үргэж арыг чин даана. Бигийн хөргөнцөр минь Би хэслэг минь. Энэ миний төлөө гэж үү? ямар цочирдсан мэргэлт вэ? Тартын гахан дүүс гэсэн адилхан хоосон болчихж. Би биш ээ. Баярлалаа. Хооллоод байна уу? Би их хөдөлмөрсөн штэ. Бид үргэлж чиний хажууд байна. Энэ төчгөтэй гэж хямдхан биш шүү дээ. Ноён талха. Тэгэхээр та спорт машин авч чадахгүй. Дараа аз таарах байхаа. Юу? Энэ тэнийг жаалыг өөрчлөх гэж ямар их хөдөлмөрснийг минь мэдгүй. Ноён талхын сэтлэгнийг хөдөлжээ. Цаахан амраараа дараагийн дугаараар уулзцгаая. Энийг надаас аваач. Оо, дарга 80 патисэгээс ахад захиарсан байна. Наад шоунаас ч хол байх минь. Таныг манай шоунд дахин орохыг урьж байна. Үзэгчдийн үзүүлэлт тэнгэрт тус. Намайг мөн оруулмаар байгаа бах та. Хөгсөрч хуучирсан Саранбов. Шоко үс чиний харж угаарай. Тэнийг шоу. Сайхан дамжууллаа. Урагшаа. Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэйд байна? Арай Сайн уу? Чи шоко мөн биз дээ? жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байгаа. Ойрд юу хийж байна да? Би талхны өсчний газар ажиллаж байгаа. Харин та Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөрхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Түргүүлэгээрэй. Шоко. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гой хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л биш ээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан. Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хуудас байна. Жимстэй Монголын. Энэ юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад уган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахта ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Бид хийх. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитара? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоох юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд өгч болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг Жимстэй Мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би түрүүлээд явлаа.
Удаан жигнэж байж хөөхөн гинүү юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдал баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй Мафли. Найзаа? Хөөх юм аа. Борото салхитай шүн. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татхад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомн идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За. Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд гялбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсон. Ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад уу? Зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэр чихэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байцсан. Жимстэй Мафлинийг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүгээр. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй тэ гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хөөхтүүдээ дайраарай. Шоко. Мосан шайлахгүй юм. Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр аймаар юм аа. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу вэ? Хүн тусалж байхад Өршөөгөө. Шокогч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Бид ч гэсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Игчээ биднийг өдөртөж яваач. Ой Шоко. Яаж хаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх, 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг. Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй Мафлийн ахта дахиад уулзгаар болсон юм аа. Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг янзлаад өгөө. Анхны хайр нь бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан чинь. Үс засалтын төлбөрт битгий санаалав. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү дээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн? Алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За, залуухан. Харта, хайр татам пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай нийттэй вэ штэ. Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За, ямар байна да? Энэ би гэж юу? Хөөх, Шоко. Ямар хөөх юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ.
За. Тийм үү? Ямар гоё татлаг юм бэ? Шоко. Оо сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилдаа байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилж гисэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өөхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л зөөлөн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгалтаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Үгүй. Ой, чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко. Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө нь ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлгнуу эсвэл соёлтой нү? Үгүй дээ. Арчаагүй зан чинь. Дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён толхой. Гэхдээ энэ өсөл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгий. Дахиад засч өгөхгүй дээ. Гүзээлзгэн шоколад 2. Оо, хайрт Ромео минь. Энэ тэргэл сарны дор чи минь юу хийж байгаа вэ? Ямар сайхан гэрэлтэй байна. Селфи дараад Ромео руугаа явуулна. За 1 2 Жулиет. Жулиет, тайвшраа. Би юу вэ? Ромео юу? Чи яаж ирсэн юм бэ? Шоколад шиг харанхуй шөнөөр чи гүзээлзэгний үнэр чинь намайг хөдлөн. Ромео минь. Жулиет минь. Ромео? Миний урт халбыг аваад ир. Мус шоколадтай билүү? Нааша их зүрхлэн гинэ. Жулиет. Ромеог тавьж явуул. Тоогийн махмын. Гоо ярихмэ. Жулиет минь миний амьдрал. Энэ дэлхийд Жулиетатай хоёр хамт байх ёсгүй. Энэ өдгөө амьтныг өтөр түргэн гарах. Мэдлээ аха. Жулиета. Ромео! Жулиета. Ромео! Энэ залуутай ихэд уулзсан байвал чамайг цөлөн шүү. Ромео! Дахиад Жулиетад ойртоод үзээрэй. Чамайг тастаа тань шүү. Хулчхэр шоколад минь. Жулиета минь чамтайгаа хамт байж чадахгүй би хамгийн халуун цуух хамгийн хүйтэн хөрвөлчин дор. Ухаан санаагаа алдаа юу? Эртний өстөн дайсны минь охин шүү дээ. Ахиад уулзсан байвал гэрээсээ хөөн гэж мэдээрэй. Шудраг бус байна штэ. Жулиета бид хоёрын хайр хамгийн үнэн хайр. Тэнийг хүү ухаан санаагаа алдаж Ээж. Нөхөр минь надад хайрл. Ромео, мурдхан шиг аавсаа уучлалтгүй. Тэр яахав удахгүй Валентины баярын цэнгүүн болно. Чамд болоод гэр бүлдмэн тохирох сайхан шоколадын бүсгүй олж өгнө. Аваа, эсэргүүцэж Ромео, ойлгол доо. Чи гүзээлзгэнтэй бэлэн болоод дахин төрдгүүл юм бол Жулиетатай хоёр хизээж хамт байж чадахгүй. Тэгвэл би гүзээлзгэнтэй ядуу боллоо. Юу? Жулиетатай ихэд уулзаад үзээрэй чи. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Өнөөдөр засаж явах болов. Яг зөв. Талх үсчний газар. Ноён талх намайг шоколад биш гүзээлзгэн болгож чадчихл таараа. Тэгээд Жулиетагийн аав бид хоёрын ариун дэргэлтийг эзэстэн. 99 100 энэ жилийн Валентины баяраар 100 үйлчлүүлэгч л авах. Хагта яах болж байна? Дараа жил ирдэг.
Гэхдээ би бүх мөнгө аваад ирсэн штэ. Миний хайр байхгүй бол мөнгө ямар ч хэрэггүй. Жулиета. Валентины баяр учраас ахаад ганцхан үйлчлүүлэгч нэмж авъя. Тэгээд би чамайг гүзээлгэнтэй бялуу болгох хэрэггүй. Тийм ээ, ноён талха надад өөр арга байхгүй. Жаад минь хэн дуртай намтад шоколадтай бялуу болж төрдгөө юм шүү дээ. Чи яагаад өөрчлөгдөх гэж Би тагийн төлөө мөн эргчүүлээд хайрын төлөө би гүзээлгэнтэй бялуу болох ёстой. Жулиета байхгүй бол хамгийн баян шоколадтай бялуу хүртэл ядуу. Юу вэ та? Гэхдээ Жулиета гэж хин? Жулиета миний хонгорхон гүзээлгэнтэй хайр. Гэхдээ найзуудаа манай гэр бүлүүд мөнхийн дайснууд. Хоёр бялуу холилдвол тэр нэрэнд мө эртнээс өс сонцолтой шоколад гүзээлзэг нь хоёр. шоколаднууд хулчгар энэ лангуу биднийх ургах үйлрэлт нь өнгөрчгөөд байхад гүзээлгнүүд яагаад ургаад бай? Чивод юутаа хөлдөөсөн жимс. Манай гэр бүлүүд хэдэн зуун жил байсан. Өглөө шоколадтай бялуутай таарна гэдэг муу ёр шүү. Ханаас юм өмхий үнэртэй байна гэсэн чинь энэ гүзээлгнээс байж. Чи баасны өнгөтэй гэжтэй. Дайраад ирэлтэй. Химсэн толгой тоо. Манай эцэг эхчүүгээр би дайснууд. Би өдийг хүртэл жинхэнэ гоо үзэсгэлэн харж байгааг. Миний гүзээлцэг нь хариугүй дэлбэртэй. Анхны харцаар Жулиета бид хоёр дурлалцсан. Манай гэр бүлийн өс сонсон бидний хайр сэтгэлийн дундуур орж чадахгүй. Хөөрхий Ромео. Их гонигтай юм аа. Гуй, одоо намайг гүзээлцэг нь болгоод өг. Тэгвэл Жулиетагийн эцэг их бидний хайрыг хүлээн зөвшөөрнө. Ойлголоо найзаа. Би чамайг хотын хамгийн амттай зүсэм гүзээлгэн болгоод өгье. Сүү, хурдан миний гүзээлгэнтэй юмнуудыг аваад ир. За ирэх мэ. Намайг тас дуусгаар чи өөрөө ч танихгүй шүү. Тэгээд бэлнүү. Тийм ээ, юунд ч бэлэн. Эхлээд оройныхон шоколадыг аваадах юм. Жулиета бол миний амьдрал. Энэ орой замд саад болж байна. Хой, оо хайрыг саад минь явж үз. Одоо гүзээлзэгний крем түрхнэ. Энэ ягаан крем яг бидний хайр шиг ариухан. Гүзээлзэг нь яг хонгор Жулиетагийн минь үс шиг. Жулиета чөнөр нүд чинь гэрэлтэн тэрэг сарнаас ч тод гэрэлтэн. Сүү, энийг дургу болгоод тооч. Яаж та хийж чадахгүй. Үнцгийн амьсгал Ромеогийн төлж байгаа мөнгийг үнэр. Жинхэнэ төгс. Баяр хүргий жаала. Чи бол гүзээлзэгтэй бялуу. Сугар үнэн ч хайр гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр агуу чин талах итгэл итгэн ахин нэг удаа сэргэж өглөө. Хайртай Жулиета минь хоёулаа удахгүй хамт байна. Ядарчлаа. Хаалга барь. За. Шоколадтай бялуу гэдгийг минь мэдчихвэл яана. Тийм ээ. Өглөөний шүдэр шиг жимсээ. Үзэлгэнтэй бэлэг хараач. Намайг тайсангүй. Одоо явж Жулиетаг олъё. Намайг өрчөөгөөрэй. Чи хэм бэ? Аава, Чи юу хийж гсэн? аава. Тайвшир. Би хэлий. Чимээгүй. Чи бол шоколад омгийн залгамжлагч. Гэтэл чи муухай гүзээлзэгтэй бялуу болчихлоо. Ромео, бор шоколадаа бүрчсэн чинь хамаагүй дээр харагдаж байна. Баяр хүргэе. Одоо чи гүзээлзэгтэй бялуу боллоо. Сайхан зохиж байна. Ихгүй дээ. Хонгор Жулиеттайгаа гэрлэхийн тулд би гүзээлзэгтэй бялуу болчихлоо. Оо ярих бэ? Одоо бид хоёрыг адслаж. Би зөвшөөрөхгүй. Шоколадны удмын өв залгамжлагч гүзээлзэг нь болсон болохоор шоколадны удам тасарлаа. Маадгар загнах хэрэггүй те. Энд хэм бэ? Юу? Өдөр Жулиета юу?
Манай охин яагаад шоколад болчихдг юм бэ? Энэ чамааг мэхэлсэн үү? Үгүй. Би хайр Ромеотойгоо байхын тулд өөрчлөгдсөн юм. Нөхөр минь. Юу ичгэдэ? Готом шиг юм да. Ава, өвдөж юу вэ? Үзээлсгэн дүрхэж гэр бүлээ готом шиг болголоо. Аюу, нааш. Нөхөр минь. Шэр. Юу ч хэлээ гэсэн. Би та хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй. Бууж. Мадна. Хоёрдоо та нар бүгдээрээ Тэнгэр бурхан минь яалаа гэж биднийг ингэж совооно вэ? Бид нэг хайрлна. Жулиета хоёулаа зүгтээ. За Ромео. Жулиета хоёулаа хамт байгаа цагт бидний хайранд юу ч саад болж чадахгүй. Хайр Ромео минь. Чи хаашаа явна? Би тийшээ. Жулиетаг тэр хорон санаатнаас авар. Эдлээ. Ромеог одоохон буцааж авчих. Хангуй хүүхдүүд одоо бууж. Жулиета өхөж биднийг салгаж чадахгүй. Ромео минь, чамгүйгээр би хаашаа ч явахгүй. Бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Энэ жилийн Валентины баярын хосыг сонгох цаг боллоо. Энэ жилийн Валентины баярын хос ороо. Баяр хүргэе. Ромео, Жулиета. Шоколад гүзэлцгэнтэй бядууны хосууд ямар амттай юм бэ? Үнэхээр гайхалтай байна. Баяр хүргэе. Энийг хэлвэ. Наанасаа буугаад ир. Зя, одоо хосууд маань үнсэлцэн. Шоколад гүзээлгэн хоёр ингэж нэг боллоо. Бүгдийг яасан бэ? Энийг одоохон зогсоо. Баяр хүргэе. Энэ жилийн Валентины баярын хосуудад хатнан тусгай бэлэг өгнө. Бэлэг хэн хамаасаа юм? Машин. Та хоёр одоохон салцгаа. Мөн эклерис тест хоёрын сууц. Уусаагүй байгаа шүү. Иргэдээ хосууд маань гэрлэвэл хатан хаан айнотрын шагнал өгнө. Би Ромеог үргэлж хөөрхөн хүү гэж боддог байсан. Сайн хүү шүү, санал нэг байна. Жулиета хөөрхөн охин тэгж бодохгүй байна уу? Тэгж бодож байна. Өөр хүүхдүүдийн хайрыг хэнж хянаж чадахгүй. Үнэн шүү. Манай аав ээжүүд бас дэмжиж байна. Тийм байна. Ашгүй. Ингэж нэг бид хоёрыг зөвшөөрлөө. Би чам хайртай Жулиета. Би ч гэсэн Ромео. Хөөх. Ромео Жулиета хоёр аз жаргалтай байх нь үнэн ч хайр. Хайр тийм ээ. Ноён талгаа Ромео Жулиета хоёр хоёулаа танаас өөрчлөлт өгөөч гэж гуйсан. Та яагаад хоёулаа ингэ өөрчилчихсэн юм? Жинхэнэ үсчин үргэлж өөчлөж чихэх хэрэгцээг биелүүлдэг юм. Хөөх, шалтгаан байгаа гэж мэдээд байсан юм аа. Би таныг адилхан засалтаар хоёр ахиж мөнгө авах гэж байна л гэж бодсон юм. Чи юу гэх гээд байна? Жишээ.